2016 онд Алмат хотод болсон энэхүү түүх яг л кино шиг байсан гэхэд болно. Харамсалтай нь энэ бол бодит болсон явдал. Би өнөөдөр та бүхэндээ Алмат хотод болсон аимшигт хэргийн талаар ярьж өгөх болно. Үзэсгэлэнтэй хот Алматад хүмүүсийн амьдрал нэг л хэвэн. Хүнээр дүүрсэн зах, ажил амьдрал замын төвжрэл, цэцэрлэгт хүрээлэн төв талбай гэд амарч зугаалсан хүмүүс. Гинт хотын төвд буун дуу сонсогдож эхлэв. Тэр болгон ийм аимшигтай зүйл гараад байдаггүй хотын иргэд эхэндээ үүнийг салют бодож байгаа гэж ойлгосон. Гэхдээ өдрийн цагаар тийм юм байж таарах уу? Харин салют болж шүн бодулмаар юм гэмээр. Ингээд гинт интернет сүлжээнүүд дүүрэн янз бүрийн мэдээлэл гарч эхлэв. Зарим нь дайн гарч эхэллээ гэсэн бол зарим нь хотод янз бүрийн террорист хүмүүс орж ирсэн байна гэсэн мэдээлэлд хараалаа. Харин цагдаагийн албан ямар ч анхааруулах өгөөгүй. Чимээгүй хэвээр интернет сүлжээнүүдэд гарсан мэдээллийн талаар ямар ч тайлбар хийсэнгүй. Харин бодит байдлыг мэдхийг хүссэн хотын иргэд мэдээлэл үзхийг хүссэн боловч бүх зурагтаар юу ч гарахгүй. Засвартай гэсэн дэлгэц гарсан байлаа. Энд тэнд цагдаагийн дууд дохио өгсөн машинууд. Хотод том хэрэг мандсан нь ойлгомжтой. Харамсалтай хэргийн эзэн террорист халдлага биш. Ганцаараа буудаа галзуурсан залуу байлаа. Тэр бол Руслан Куликбай юм. 1980 онд Актау хотод төрсөн. Руслан багасаа кикбоксинг спортоор хичээлдэг байжээ. Тэрээр маш олон удаа тэмцээн уралдаанд оролцож, шагналт байр эзэлж байсан. Гэтэл нэг ч удаа тэргүүн байр эзэлж байгаагүй. Танилуудынхаа хэлснээр Руслан дуу муутай нэгэн байж, нэг их хүн амьтантай нийлээд байдаггүй. Тэрээр хурмаач хийгээгүй ганц бий. Үүнээс үзэхэд тэр хамаг цагаа спортод зориулдаг байсан байгаа юм. Гэтэл ингэж хичээгээд өөрийнхөө хүссэн амжилтанд хүрсэнгүй. Тэрээр өөрийнхөө амжилт гаргаагүй явдал бусдыг буруутгаж явдаг нэгэн. Түүний янз бүрийн ялалт бүрд ямар нэгэн байдлаар шүүгч юм уу? Өөр хин нэгэн буруутай гэсэн бодолтой явдаг байж. Тэрээр сэтгэлээр унсан залуу спортоо орхисон байна. Амьдралын гол зүйлээ орхисон залуу тэрээр Шимкент хотод ирсэн байна. Тэрээр энд ямар нэгэн ажил төрөл хийх бодолтой байсан байж. Гэтэл залууд ажил амархан олдсонгүй. Ядаж байхад мөнгөмж дууссан байлаа. Хотын нэг томоохон захад ажилгүй дэмий шахуу тэнсэн хിവэр. Ингээд зах дотор явж байгаад гинт муу санаа төрнө. Захыг тойрч иргэн тойронд байгаа хүмүүсийг ажиглаж байгаад нэг худалдагч эмэгтэйг онилсан байж. Зах тарах хүртэл эмэгтэйг хүлээж байсан тэрээр гэрт нь хүртэл араас нь дагсан байж. Яг байрныхаа орц руу орох үед Руслан эмэгтэйг барьж аваад түүний цүнх болон гар утсыг нь булаана. Эмэгтэй эсрэг үзэл үзүүлж эхлэх үед залуу үнийг хид хідэн удаа зөхиод унгаана. Ингээд цүнхэнд байсан 800 мянган төгрөг гар утсыг нь аваад гараад зүгтсэн байж. Зүгтаад явж байсан үнийг эргүүлийн цагдаанаар барьж авна. Ингээд 2 сар гаруй гямданд хоригдож байгаад шүүхийн шийдвэрээр 3 жилийн тэнцэн харгалзах ял авч суллагдсан байна. Залуу гэр бүлтэй болж 2 хүүхэдтэй болно. Эхнэр хүүхдээ өөр хотод орхиод ажиллаар тарааз хотод ирнэ. Эндээ бага сав бизнес хийж байлаа. Ингээд байнга явдаг тэрээр нэг удаа тарааз хотын төмөр замын вокзалд галт тэрэг хүлээж байлаа. Гэтэл гинт эргүүлийн цагдаа нар хажууд нь ирээд бичиг баримтыг нь шалгана. Харин залуу ямар нэгэн зүйлд сандарсан байлаа. Гайхсан цагдаа нар үүний эд зүйлийг нь шалгаж эхлэн. Ингээд түүний цүнхнээс гар буу олдсон байж. Тэрээр шүүхээс 3 жилийн ял авна. Руслан 3 жилийн дараа шоронгоос гараад ирлээ. Тэрээр эхнэр хүүхдээ аваад Алмат хот руу нүүсэн байна. Хотод ирээд байр түрээслэж авчээ. Одоо тэрээр хотын хөл хөдөлгөөн ихтэй томоохон захад гар утасны бизнес хийж эхлэн. Харин энэ удаа тэрээр шоронгоос нэлээд өөр болж гарч ирсэн байж. Шоронд байхдаа шашны өөр нэг урсгалд орсон байж. Ингээд өөрийнхөө шашны тухай эхнэртэй хэлж, түүнийг бас энэ шашныг шүтхийг, толгоондоо галчуур зүүхийг, урт хувцас өмсхийг шаардаж, бүгд ороогүй эхнэртэй гар хүрсэн талч бий. Тэрээр зурагт үзэх, хөгжим сонсхийг нь хоригдсан байна. Учир нь энэ бүгд тухайн шашны урсгалд нүгэл гэж тооцогддог. Гар утас зарж мөнгө олдог тэрээр болсон мөнгө нь өөрт нь бага санагдах боллоо. Тэрээр нэмэлт ажил хийж мөнгө олох боломж хайж эхлэв. Үр дүнд нь өмнө шоронд хамт байсан хэдэн нөхдөд нийлж мөнгөтэй хүмүүс дээрэмдэх төлөвлөгөө боловсруулсан байна. Тэдний шашинд баян мөнгөтэй хүмүүсийн мөнгийг дээрэмдэх нүгэл биш юм. Тэд хоорондоо ярилцаж өөрсдийнхөө танил баян бизнесмен залуу дээрэмдэхэр болно.
Тэд үүний гэрийнхээ хаягийг олж мэдээд гэрийнхээ гадаа эрхийг нь хүлэв. Бизнесмен залуугаар цүнхээ барьж байрныхаа орц руу явж байлаа. Хүлээж зогссон Руслан буу гаргаж ирээд буудаж эхлэв. Харин аз таарч бизнесмен залуу амьд цухтаж чаджээ. Цухтаж гэртээ орсон залуу цагдаагийн албанд дуудлага өгнө. Тэд бизнесмен залуугийн цүнхийг нь аваад цугцсан байж. Гэвч цүнх дотор нь маш бага мөнгө байжээ. Ойролцоогоор 300 мянган төгрөг. Ингээд Руслан аз таараагүйд өөрийгөө зэмлэж байлаа. Уур нь хүрсэн Руслан гар буу. Дээр нь том бууга аваад хотын төвд байдаг зочид буудал руу явлаа. Харин тухайн зочид буудал бие үнэлэгч нар ихтэй байдаг газрын нэг. Харин Руслан тэр зочид буудлаар тогтмол үйлчлүүлдэг байсан. Гэвч энэ удаа тэр үйлчлэгээ авах биш өөр бодолтой байсан юм. Тэрээр зочид буудлын гадаа автомашин зогсож байгааг анзаарна. Дотор нь жолооч бас 2 бие үнэлэгч охтууд байлаа. Тэр гарт нь буудай машинд очиж суухад жолооч нь ухаан жолоогүй зүхтаад алга болно. Ингээд тэрээр 2 бие үнэлэгч охтууд руу буу тулгана. Тэдний хийж байгаа энэ үйлдэлийг нүгэл гэдгийг ойлгуулахыг оролдоно. Яг тэр үед нэг охин түүнийг элдвээр харааж эхлэн. Уур нь хүрсэн Руслан түүнийг толгой руу буудаж орхино. Харин нөгөө охин найсандаа хөдөлж чадахгүй байлаа. Руслан түүний толгой руу буу тулгаж бурханд залбирч уучлалт гуйхыг шаардна. Ингээд нөгөө охин нь уйлж дахиж ийм нүгэл хийхгүй гэж уучлалт хүсснээр түүнийг гаргаад явуулсан. Өгсөн охины цүнхэнд байсан 300 мянган төгрөгийг аваад машинаа асааж хотыг тойрохоор шийднэ. Хэдэн цаг яваад машины бензин дууссан байна. Тэр машинаа орхиод явгнаар явлаа. Тэгэхдээ тэргүй биеэ үнэлэгч охиныг алж хэрэг хийсэн. Шоронд орох нь тодорхой болсон гэдгийг ойлгосон тэрээр өөрийнхөө удахгүй амьдралыг дуусгахыг хүссэн байна. Тэрээр өгөхөөсөө өмнө өшөө авахыг хүссэн нь энэ юм. Тэр Алмат хотын шүүхийн байрны урд цагдаагийн хувьд сүмссэн хэн нэгнийг хүлээж зогсно. 2 цаг гаруй хүлээсэн тэрээр ямар ч цагдаагийн хувьд сүмссэн хүнтэй таарсангүй. Тэгээд тэр өөр тийшээ явахаар шийдэв. Тэрээр энэ удаад Алмат хотын цагдаагийн албанд очино. Харин түүний урдаас нэг замын цагдаа гараад иржээ. Тэр шууд бууга гаргаж ирээд цагдаа руу буудаж эхлэв. Гэтэл нөгөө цагдаа зүхтэж амжжээ. Тэр шууд цагдаагийн албаны байр руу орж үүдний жижүүр цагдааг буудаж ална. Тэрээр өгсөн цагдаагийн автомат бууг авсан байна. Ингээд тэр цагдаагийн байр руу буудаж эхлэв. Дотогшоо орсон тэрээр 2 давхарт нь гарна. Бүгд зүхтэж гараад амжсан байж. Дотор цагдаагийн албан хаагч олоогүй тэрээр эргээд гадагшаа гарсан байна. Гадаа явж байсан бас нэг албан хаагч руу буудаж үүнийг шахтуулсан байна. Тэрээр зүхтаад амьд гарч чаджээ. Ингээд гудамд гүйж гараад замдаа явж байсан нэг машиныг буу тулган зогсоосон байна. Жолоочт нь буу тулгаж тагнуулын байр руу явахыг нь шаардна. Замдаа явж байгаа цагдаагийн машин харсан тэрээр шууд буудаж эхлэн. Тухайн машинд байсан 2 цагдаагийн албан хаагч хүнд шарх авч нэг нь өгч нөгөө амьд үлджээ. Ингээд жолооч руу буу тулган тагнуулын байрны гадаа ирсэн байна. Эхлээд тагнуулын байрны гадаа цагдаагийн машинд сууж байсан 2 албан хаагчдыг буудаж ална. Руслан тагнуулын албаны байр руу орохыг хүссэн боловч тэд Руслан руу буудаж эхлэв. Гэвч Руслан зүхтэж амжжээ. Ингээд гудамд явж байгаа нэг хүнийг зогсоож бичиг баримтаа өгөхийг шаардна. Гэтэл гай газар доороос гихчээр нөгөө хүн цагдаагийн албанд ажиллаж байгаад тэтгэврт гарсан бичиг баримтаа үзүүлжээ. Бичиг баримтыг нь харангуйтаа түүнийг шууд буудаж орхив. 4 замын уулзуурт бас нэг цагдаагийн албан хаагчийг буудаж ална. Ингээд бүх нийтийн онц байдал зарлаж алуурчныг хайж эхлэв. Гэтэл зүхтэж явсан Руслан гудамжнаас дахиад нэг машин зогсоож машинаа барьж зүхтсэн байна. Анзаарсан 2 цагдаагийн албан хаагчид түүнийг араас нь гүйцэж машинаараа мөргөж зогсоожээ. Гэтэл Руслан машинаасаа бууж ирээд нөгөө 2 цагдааг хоёуланг нь алсан байна. Тэрээр одоо татварын албаны байрны гадаа ирнэ. Тэнд ирээд машин хулгайлахаар завдсан байж харин татварын албаны харуул үүнийг 2 удаа буудаж шахтуулсан байна. Харуулч гисэн суманд оногдож нас барсан байна. Хэдэн минутын дараа цагдаагийн албанаас ирж шархалсан түүнийг баривчлана. Энэ үед тэр ямар ч эсэргүүцэл үзүүлэх тэнхээгүй болсон байжээ. Мөн дээрээс нь бууны сум дууссан байж.
Тун удалгүй түүнтэй хамт дээрэм хийсэн 5 залууг баривчилсан байна. Шүүхийн танхимд 10 хүнийг алсан руслан хийсэн үйлдэлийнхээ төлөө хизээч харамсахгүй гэдгээ дурдсан байна. Үүнээс гадна шүүхийн танхимд ирсэн нас барсан хүмүүсийн ар гэрийнхнийг шоолж доромжилсан байна. Ингээд шүүхийн шийдвэрээр үүнийг цаазаар авах ялаар шийтгэсэн байна. Харин тус улсад цаазын ялгүй тул үүнийг бүх насаараа хорих ялаар сольсон байна. Харин хамсаатнууд нь тус бүр 10 жилийн хорих ял авсан байжээ.